Яа. Яа. Тавдэр ямарчлаа guys. Yeah, hi guys. Тэр өнөөдөр би гэрээ ойролцоо байдаг хүрээлэнд очиж дасгал хийх гэж байна. Микрофонтой болсон. Тэгэхээр өнөөдрийн бичлэг хөнгөн бөгөөд хортон бичлэг болох байхаа. За та бүхэнд гоё юм харуулъя. Энэ бүх сакурагийн мод 4 сар гаргаад амар гоё харагдав. За guys дасгалаа их хүрээлэн дээр очицгаа. За ер нь guys заяа. Дасгал гэдэг чинь заавал булчинтай болох гэж хийдэг зүйл биш шүү. Одоо яг та бүхнийг дасгалд өрөөлж байгаа хүмүүсийг харуул бүгдээ амар гой гой битээ хүмүүс байгаа сте. А би болохоор ерөөсө булчингийн төлөө дасгал хийгэрэй гэж уриалаагүй. Дасгал хийгэрээч гэж уриалахгүй дээ. Зүгээр л миний дасгал хийхийг хараад чамд юм уу тийм дасгал их сэтэл төрж ивэл тэгэл тэр л миний гол гэсэн үг. Хамгийн гол зүйл нь ерөөсө булчин биш ээ guys. За ирэх төгчийн доо. Энэ наатлан цаалтаа айгуу гоё зүлэг байдаг. Зүлэг гинэ өвс. Өвсөн дээр гоё йогны гоц тавьж байгаа дасгал их төлөвлөгөөтэй байна. Одоо дасгал хийм чинь анжинаас ус аваад тийшээ бой гэсэн төлөвлөгөөтэй байна. Усаа авцгаая. Яин спортс өнөдөр уухаар шиглээ. Би та нарт айгуу гоё 100 энэ бичлэгийг хийж үзүүлсэн бол гэж яан харуулж байна. Гадаа агаар үнээр гоё юм шидэж байна. За guys эхэлцгээе. За тэгэхээр өнөөдөр маш амархан дасгалууд их болохоор чадахгүй байх гэж бити бодорой. Би угаасаа тийм хэцүү дасгалуудыг өөрөө ч хийж чадахгүй л дээ. За би яг үндэ карантинд амар тарган байсан. Тэгээд YouTube-ээс бичлэг харж дасгал хийсээр байгаад ер нь турсан гэж хэлж болно. За тэр дасгалуудынхаа нэгээс та бүхэнд хуваалцъя. Энэ бол маш амархан дасгал. За гартаа нэг дорооны нэг зүйл барьсан заяа. За тэгээд тэрэнгөөрээ за хөлөө ингэж өргөөд би чи ингэж одоо яг хийж байгаа хөтэй. За ингэж газар түргэн шүүн хамгийн гол газар түргэн. За ингэж нэг. За ингэж хоёр. За ингэж өнөөдөр 10-аар 3 хийнэ. 5 хүн гэсэн дагаад игээрээ 10-аар 3 шүү. Let's go. Just За харсан уу guys? Эхний 10 маш амархан явлаа. За жоохон бие хөдлөж гоё явж байгаад за дахиад дараагийн 10 хийцгээе. Yeah. хоёроо хийлээ. Одоо нэг л байна. За кино хийлээ. За одоо сүүлийн араач. Оо. Sorry. Sorry guys. За нэг яг за тэгэхээр нэг дасгалаа хийх гэсэн гол сонголттой гэдэг.
За окей. За хоёр дахь. За энэ нь болохоор хайт юм хэлээ. За окей. За ингэж хөвтөөд хамгийн гол нь толгоогоо өргөн заяа. Толгоогоо өргөөд гарцын бүксэн доор орох хэсгүү заяа. Ингээд зайтай. За тэгээ хөлөө төгшгөн болгож өгөөд хайт шиг. За ингээд 1. За одоо энийг 10-аар 3 удаа. За энэ гой багаар яваад хахад өдөр болгон дасгал хиймээр санагддаг. Тэгээ жим Японы бол бас явж болно л доо. Гэтэ гой ингээ байгальд гараад дасгал хийсэн хамаагүй илүү санагддаг надаа. Гэтэ миний л бодол шүү. Хоёр дахь явцгаая guys. За, хоёр дахь ажлаа. Та бүхэн бас бодож магадгүй л дээ. Ийм цөөгөнд тоогоор хийхэд чинь давхар болох юм уу гэж. Гэтэ үгүй guys. Ерөөсөө тэгж бодож болохгүй guys. Ер нь хөдөлчлээвэл хамаагүй бүлэхгүй байна гэдэг чинь зөвхөн асуудал. Тиймээс 5 ч 10 ч болохгүйгээр өөрийнхөө чадах хэмжээнд дасгал хийгээд хөдөлж байгаарай гэж уриалж юм байна. Let's go. Окей. За дасгал 3. За энэ дасгал маань ерөөсөө хүн болгоно хийж чаддаг дасгал байх гэж бодож байна. Зүгээр л амархан бай одоо наваа гэж. Одоо 1 секундын дотор. 1 за. Ерөөсөө л. Oh my god. За энийг 10-аар 3 бас авчих. За 1 2 Окей. Хит амархан байлаа. Хоёр дахь цай guys. 1 Ой вэ. Ийм хүрээлэнтэй ойрхон амьддаг хүмүүсээ бол гарч гүйживэл окей. За сууж усаад ахтай яахтай гэж бодож юм магадгүй. Гэтэ оочлаарай. Чи нэг 30 удаа хийж чадахгүй. Нэр шүү. Чи одоо нэг дор 30 удаа хийж үнээр чадахгүй. Чи болж хөрөнгө гэр бүл байна. Хүн дасгал тэгээд маш хөлөрж идэг болохоор хажуугаар нусуус нь зүйтэй гэж би хөвдө боддгоо. Тэгээ буруулж яж магадгүй. Хүн болгоны дасгал их стил өөр байлгүй дээ. За одоо биеийн хүчний дасгал бол сүнэх дасгал руу орцгоё guys. Сүнэх. Би одоо 3 төрлөөр сүнэнэ guys. За эхний хараа сүнэй. За энэ маань болохоор маш амархан. Эхний сүнэл угаасаа хүн болгоны мэддэг. Зүгээр л гараа тулаад сүнэх. За энийг 10-аар бас 3 юмнаа guys. Та бүхэн бас нэг өөрийгөө хүчлэхгүйгээр ингээ зүгээр л хийцгүй рэл хүчихэд 10-аар 3 удаа сүнэж амар гоё. Амлыг зүгээр над итгээрэй. Зүгээр наваг дагаад тийгээрэй гойж юм. За окей. За явлаа шүү guys. 1 2 окей. Яг ингээд 20 дуусчлаа. Гэтэ сүнэхээр амар сүлддээ шүү дээ. Манай ах нар энэ багасаа сүнэттэй айгүй ойрхон байсан.
Манай ах нар ерөөсөө тайван байлгүй. Манай сонирхолтой байсан. Вау. Хүүхдүүдтэйгээ хөдөлгөөн тоглож байна. Үнэхээр мундаг аав биш. Ийм аав нар олон байгаа те. Угаасаа ойрын хэд оног яг үнийг хэлэхэд нэг тасгал хөдөлгөөн хийгээгүй. Хүссэн байсан мэдгэж байна яалчгүй. Зуны 3 сар бол байнгын дэрсэн халуун байсан ч гэсэн хамаагүй. Түнээс за окей. Хоёр дахь маань болохоор мөрөө ингэж хол тавь цонох байгаа guys. Энэ маань болохоор мөрний одоо энэ мөрний булчингийн уртталд орж өгдөг айгуу гоё. Одоо уртлаас айгуу гоё харагдаж байна үстэй. Хоёр гарныхаа хэмжээг хол болгох гэнэ байна. За ихний 10 явцгаа guys. Сүүлийн 3 явцгаа guys. Одоо яг юм бэлэнтэй болгыг заасан амар их дасгалын бичлэгнүүд байдаг шүү дээ. Яг тэр дасгалаа яг үзүүлж байгаа нь бүр амар бие хаатай бүр. Тэгээ яг тэр нөгөө дасгалыг үзэж байгаа хүүхдүүд яг энийг л хийх юм бол яг юм битээ болчих юм байна да гэж бодоод 2-3 цагаар чамаагүй хийдэг. Гэтэ ерөөсөө ч тэдний тэнд очихгүй яагаад гэвэл тэр чинь жимд явж байгаа. Зарим нь бол янз бүрийн тариулж байгаа. Тэгээд би хүчлэн байран хийсэн 3 сарын тэр бичлэгийг хараад тэрэн дасгал нь үүднэнгүү болох юм уу. Яг тэгэж булчингийн араас тэгэж өөрийгөө хүчилжсэнээс яг зүгээр юм гоё агаарт гарч ирээд өөрөө юм гоё хөдлөөд өөрийнхөө төвшөнд их ч байсан хамаагүй баг ч байсан хамаагүй ингээд гоё дасгал дэгэрээ гэж уриалж мараа. За хамгийн сүүлийн сүнэлт юм нэр болохоор Diamond сүнэлт. Яг гараа ингэж барьж байгаад Яа. 5 дээр шивэрчлээ guys. 5 дээр шивэрчлээ. Хүчлэн гэдэг маань өөрөө дасгалыг амар enjoy гин гэсэн үг биш. Тийм учраас яг саяных шиг 5-аар 3 удаа л явчих guys. Маш амархан. Бас өөрийгөө хүчлэхгүйгээр дасгалж яг үнийг ихэд эрүүл мэнд байгаа байхгүй юу? Дагалдаж ирж байгаа тэр гифт нь өөрөө булчин болохоос ш. Наа гэршөөрэй. Бурхан минь намайг уучлаарай. Би найтай чихлаа. Уучлаарай. Окей, сүүлчийн 5. Тэгээ миний өнөөдрийн бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дараарай. Өнөөдрийн маань богинохон ч гэсэн энэ бичлэгтэй байсан. Хэрвээ дууслан үзсэн бол үнэхээр их баярлалаа guys. Тэгээд намайг дэмжээрэй. Лайк болон subscribe дараарай.